За намайг Баяр сайхан гэдэг Монгол Госон технологийн коллежид англи хэлний багш, гадаад хэлний тэнхимээр эрхлэгчээр ажилладаг. За тэгээд сургуультай болохоор одоо 9 дахь жилдээ англи хэлний багшаар ажиллаж байна. Ерөнхийдөө боловсролын салд нийтдээ 19 жил англи хэлний багшаар ажиллаж байгаа. За тэгээд миний хувьд болохоор сургуультай англи хэлний хичээлийг 1-3 дугаар курст ерөнхий англи хэлний хичээлийг орно. 3 дугаар курстай ерөнхийдөө хүүхдүүдийн хэлний шалгалтанд бэлдэх, за эсдийн шалгалтанд бэлдэх зорилгоор хичээлүүд явуулдаг. За манай гадаад хэлний тэнхим болохоор англи хэл, япон хэлний хичээлийг нийт 1-5 дугаар курс ихэнх заадаг. Тэгээд манайд одоо яг энэ хичээлийн жилд 2 англи хэлний багш, япон хэлний багш 3 байна. Тэгээд нэг япон багштай үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд манай англи хэлний хувьд болохоор Америкийн засгийн газрын нэг Fulbright хөтөлбөрөөр англи хэлний туслах багшийг 3 удаа ажиллаж оюутныхаа англи хэлний ярианы мэдлэг, ярих чадварт нь чадварыг сайжруулах зорилгоор одоо ингээд 3 удаа авч ажилласан байгаа. За тэгээд энэ оны 4-р сарын 4 сарын 25 гэх мэт өдрүүдэд болохоор манай нийт сургуулийн нийт даалганы танилцуулах өдрөлөг болно. Тэгээд 9-р анги суралцж байгаа хүүхдүүдийг манай сургуультай танилцаад за манай техник зохион байгуулж байгаа манай 2 хүүхдээ зохион байгуулна. Гар урлалын болон одоо Японы үндэсний хувьд Юкада хүмүүсээ сонирхоод биеийн бичлэгийг бас бичлэгээр нэрээ бичүүлээд Японы соёлтой танилцаарай гэж та бүхнийг хүрч байна.